Олон нийт анхааралтай харж байгаа заамарт яг өнөөдөр байдал ямар байгаа талаар манай сурвалжлага хэсэг мэдээ бидэнд ирүүлсэн юм. Осолдсон иргэдийг эрен хайх аврах ажиллагаа энэ цаг үед үргэлжилж байна. За манай сурвалжлага хэсэг ослын газарт ажиллаж байгаа юм а. За онцгой байдал мэрэгжлийн хяналт мөн компани төлөөлийн тайлбарыг бидэнд ирүүллээ. Ингээд орон нутагт байгаа үүрэн телефоны сүлжээнээс хамаарч дүрсэрж байгаад үзэгч та бүхэнд хүлцэлүүчий. Ингээд сурвалжлагч Алтан гişиг зураглаач ган төгснөр ирүүлсэн сурвалжлагыг одоо та бүхэндээ үзүүлье. Уурхай осол гарсан яг карьер дээр бид ирээд байна. За өнөөдрийн байдлаар бол 2 иргэний зохицыг бол олж гаргасан байгаа. За эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа юм а. Анхандаа бол за 100 метрийн хааш хаашны өргөнтэй 70-аас 80 метрийн гүнд аврах ажиллагаа явуулахад усны түвшин их байсан. За тэгвэл миний ард харагдаж байгаа яг ус саруулах яг ийм 6 шиг хоолойг суулгаснараа усны түвшин одоо буурсан гэдгийг бол хэлж байна. За аврах ажиллагааг хийхдээ бол металл илрүүлэгчийг ашиглаж бол аврах ажиллагаагаа бол үргэлжлүүлж байгаа. За өнөөдрийн байдлаар бол нийтдээ 8 одоо усны аврагч өдрийн турш одоо ээлжилж эрен ажиллагааг хийж байгаа. Доороо бол маш их лаг шавартай байгаа бол эрлийн ажиллагаа маш хүндрэлтэй байна гэдгийг онцгой байдлын аль багчид хэлж байна. За одоогор бол дахиад 2 хүнийг хайх ажлыг үргэлжлүүлэх зохион байгуулж явуулж байна. За бидний ард харагдж байгаа энэ хэсэг тэр ханнаас бол маш их хэмжээний ус бол гойжж байгаа. Тэгээ уснаас бол эрлийг зохион байгуулахад их хүндрэл гарсан. За дээр нь бол их давчин орон зай байгаа. Олон машин техник бол ажиллаад их боломжгүй. За ус их холбогдуулаад бид нар эхний ээлжинд эрлийнхаа талбарыг усны орчноос тусгаарлах далан байгуулсан. 6-7 м өндөртөө одоо хүнд даацсан машин явж явах боломжтой. За нэг 50-60 орчим метр урттай далан байгуулж усыг бол дундуур нь тусгаарласан байна. За ус тусгаарлсныхаа дараа бид эрлийнхэн талбар доторх усыг бол соруулах ажиллагаа зохион байгуулсан. За та бүхэнд бол харж байгаа энэ урт хоолой бол яг тэр осол усан цэгээс ахуулаад ийш нь дамжуулаад усаа гадагшд нь гаргаж байгаа. 1000 орчим одоо 1200 орчим метрийн энэ урттай тийм хоолойг бол 6 хоолой одоо яг ажиллаж байгаа. Тэгэхээр үндсэндээ энэ усны доор бол нэг 2 метрийн орчим болоо тийм лаг шавар байгаа. Гэтэл дээр нь одоо 1 метр гарантай ус байгаа. За энэ усыг бол бас саруулаад ханаас ингээд ус гойж байгаа бид саруулаад ингээд зогсолтгол ингээд ажиллаж байгаа. Сайн ажиглаад харуул тэр мөслөг үүссэн эренбит дагуудаа ингээд нэг цагаан зураас харагдаад байгаа үз. Энэ бол анх одоо байсан усны төвшин. Тэгээ энэ усыг бол тэр наадталд нь 3 ноцоосоор гадагш нь ингээд соруулаад байж байгаа. За өчтөр энэ усан сан бол энэ далангаа одоо ойролцоогоор давх дайны усан сан бий болчиход доогоор нэвчэлтэйг тийш ингээд төрөлтөгөд хагарал бий болоод байсан. Тэгээ энэ дэр шөнө 2 одоо ноцоос байрлуулсан. Тэгээ энэ усан сангийн усыг гадагш нь гадагшлуулаад үндсэндээ бол одоо метр гаруй доош усны түвшин буучаад байж байгаа. Өгнөлт бол энэ гарахад үндсэндээ бол бэлэн болсон. Гэхдээ одоо бид бас нэг зүйлийн одоо баталгаажуулах ажил хийгдэх дутуу байна. За энэ маань одоо маргаашин дотор бидэнд хариу ирнэ. За ингэснээр манай одоо нийт дүгнэлт бол гарч дуусна гэсэн ийм одоо бодолтой явж байгаа бид. Осол улсын шалтгааны талаар бол одоо ярихад одоо бол арай эрт байна. Ер нь бол одоо компани зүгээс одоо тайлбарлахад та бүгдийг харж байгаа бах. Карьерийн дуулан зүүн хаан бол мөстөлттэй. Хойтлын хаан бол нурсан байдалтай байгаа. Нойтон тийм ээ. За энэ бол яагаад нойтон байгаа вэ гэхээр мэдээж одоо байнгын нар ээдэг. За нар ээдэг тал нь одоо илүү хайлаад одоо мөснийхээ цаагуур тийм ээ хайлж урсаад одоо ингээд мөсөө идээд нурсан байх магадaltaй гэж одоо бидний зүгээс бол үзэж байгаа. Гэхдээ энэ бол одоо шийдвэр одоо тэтгэврийн мэргэжлийн байгууллагууд нь тогтооно. За мөн одоо орон судлалын хүрээлэнгээс одоо манай уурхайн яг энэ бүст 27 оны өдрийн 10 цаг 45 минут 10 секундэд 4 балын газар хөдлөсөн гэдэг мэдээллийг бол бидэнд одоо 2019 оны 3 сарын 4-ний өдрийн байдлаар албан бичгээр мэдээлээд байна. За ямар ч гэсэн бол одоо ослын шалтгааныг бол одоо мэргэжлийн байгууллага нь тогтооно. Нуураа одоо маш ойрхон байгуулснаас болж ийм осол үүслээ гэдэг одоо урьдчилсан таамгийг их явуулж явах шиг. Энэ нуурын ус бол өөрөө одоо булангартай тийм ээ шавар шороотой холилдсон байдаг ус. Гэтэл энэ шүүрлийн ус маань бол та нар харж байгаа. Уур талдаа, хойд талдаа, баруун талдаа нэг төвшөнд байдаг. Энэ ерөнхийдөө энэ заамрын бүс нутагт байдаг бүхий л уурхайн хаан бүгдээрээ яг энэ төвшингээс ижилхэн ус шүүрдэг. Хоёрдугаар сарын 28, 16 цаг. Төв аймаг Заамар сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т Хайласт багийн уулсар гэдэг газар 80 м гүнтэй ил уурхайд нуралд болов. 2 дугаар сарын 28, 16 цаг 5 минут.
Налайх дүүргийн харьяат иргэн Баатар чулуун, Баян Онгор аймгийн Баян Онгор сумын харьяат иргэн даваа нэм нарыг тус уурхайн ажилчид эсийн мэнд гаргасан. 2 дугаар сарын 28 16 цаг 50 минут. Эко алтан заамар компани ашиглалтын зөвшөөрөлтэй газар 6 хүн 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдсанаас 2 хүнийг эсийн мэнд гаргасан тухай дуудлагыг онцгой байдлын байгууллага хүлээн авсан. 3 дугаар сарын 2-ын 13 цаг 32 минут. Нурангад дарагдсан нэг иргэний цогцыг 5-аас 6 метрийн гүнээс гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 3 дугаар сарын 4-нд эрен хайх ажил үргэлжилж байна. Ослын газарт ажиллаж байгаа хүмүүс нурангад дарагдах эрсдэлтэй байдалд ажиллаж байна.